Сайн байцгаана уу? Сэлэнг аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 7А-гийн сурагчид Moonlight баг байна. Намайг Цогтоодрын Анар гэдэг. Намайг Мөнгөн Заяа гэдэг. Намайг Хүслэн гэдэг. Бидний бүтээлийн нэр бол Beauty гэд байгаа. Бидний бүтээл маань шингэн саван нүүрний мэст хийх байгаа. Тэгээ шингэн саван хийх болсон шалтгаан нь нийгмийн өвчлөлийн эсрэг. Нийгмийн өвчлөл гэдэг нь гарын бохироос үүсдэг. Тэгээ тийм нэнгууд байгаа. Одоо бидний өдөр тутмын хэрэгэлдэг зүйлснээс нэм бактери үржиж өвчин үүсгээс хамгаалаад бид ингээд шингэн саван хийсэн байгаа. Харин мистик шалтгаан нь Монгол орон өндөрлөгт байрладаг хүн амын тооны дийлэнх нь хураашилт ба батгшилтай байдаг. Манай мистний ач тус нь болохоор арсыг сайн татаж чангалж өгөх зориулттай ба чигшүүлж өгөх ач тустай байгаа. Гарын шингэн савны маань ач тус нь болохоор 30% жимсний холцтой тул гарыг зөөллөж таатай мэдрэмж төрүүлэхээс гадна бактерийг 100% утгаж өгдгөөрөө ач тустай байгаа. Зорилго нь шингэн саван мист хоёрыг гэртээ хийж болох аргыг дэлгэрүүлэхээр зорьсон. Энэ савангуудын төрлүүд нь жимсний төрлүүдээс ирсэн. Сарнайн ус орсон, гиалуроны хүчил орсон, тэгээд жимснийхаа шүүс нь ороод тэгээд нэрмэл ус орсон. Манай мистний маань холц дээр сарнайн ус, нэрмэл ус, гиалуроны хүчил орсон байгаа. Тэгээд жимснийхаа шүүсийг сахаад мистээ гаргасан. Мистэн дээр нэг алаая алааян мист хийсэн чинь ингээд алгын мууцсан шиг амар муухай өнөр оруулагч нь тарах. тэгээ нэг бүтлгэдчихсэн. Би гүзээлцгний савнд амар тартай. Гүзээлцгний савн гарнаас амар гоё өнөр оруулаад бас гарыг зөөлөн болгодог. Ер нь мистээ хадгалахад тасалгаан дээр бол 30 хоног, сэрүүн газар 90 хоног хадгална. Энэ зургийг маань манай анарын ээж хэвлж өгсөн. Тэгээд логогоос бүх юм хэвлж өгсөн. Тэгээд эцэг ихэд хийж л тусалсан. Багш нар болохоор арга барилын зааж өгөөд энэ дээрээ тийм юм бич ингэж бич гээд хийж шилж өгсөн. Аав ээжтэй тусаж дэмжсэнд баярлалаа.